За сайн байцгаана уу. Намайг Төвдөнд орж гэдэг Булган аймаг Хангал сумын Бэлгэн тосхны залуу байгаа. Чөлөөт уран бүтээлч. Боловка шиг шавардаад эмүүстэй тэгээ сайхан зурсаар лаагцсан. За тэгээ эхний өдөр нь ногоон тороо тавиад хар замаасгээ татаад ардаас нь солонгос гүрүүнтээрээ сайхан гүрүүнтэлж өгөөд за тэгээ гадны хүмүүсээрээ сайхан цагаан болтол нэмүсцээ. За мэдээж хар зураг гарганаа. За тэгээ эхний өдөр нь сайхан тэнгэрээ хийгээд за хоёр дахь өдөр нь арийнхаа уулсыг хийж өглөө. Сайн байцгаана уу. Намайг Нурсауле гэдэг хүүхдийн сэтгэл зүйч багш мэргэжилтэй хүн байна. Өнөөдөр 25 дугаар сувгийн би чамаас чи надаас нэвтрүүлэгт оролцохоор ирлээ. Хүүхэд маань хумсаа мэрдэг, хумсаа мэрээ дудаж байна. За одоо бүр хурууныхаа махыг зулаадаг болчлоо гэж ээжүүд асуудаг, санддаг болохоор өнөөдөр би сэтгэл зүй болон нейро судлал хоёроор тайлбарлаад өгье. Нэвтрүүлгээ дуустал нь үзээрэй. Сонирхолтой олон сэдвүүд яригдах болно. За бидний амьдрах орчин маань, амьдрах нөхцөл маань ер нь хүмүүсэд хэрхэн нөлөөлдөг вэ? Тэр маань хүмүүсийн сэтгэл зүйд хэр нөлөөлдөг гэж бодож байна. За тий. Ер нь бол яг хүн биеэ засаад, гэрээ засаад, төрөө засдаг. Одоо нэг тийм зарчимтай явдаг. Тэгэхээр хүн бол эхлээд одоо өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайхан, өмсөх зүгтээ анхаарад дараа нь гэр орондоо гэрийнхаа тавилга, ойр зүрийн юмнууд ингээ сайхан болгоод тэгээ сүүлд нь коридор руугаа, орц руугаа ч юм уу амьдрах орчин руугаа анхаард юмсан надад санагдаад идэв. Тэгэхээр би бас одоо зөвхөн орц коридор, одоо офисын ханийн зураг гэхээсээ илүүтэй бас юм олон нийтэд зориулсан явгууны замын хажуудлынх ч юм уу маш том хэмжээний зураг зурж исэн. Тэгээд энд маш их баяртай байдаг. Уран зураг гэдэг маань одоо ханийн зураг нь мурал арт гэж том сэдвтэй уран зураг байдаг. Тэгэхээр хүний сэтгэл зүйд олон төрлийн өнгө харах. За тэр гоё уран зургуудыг харахаар хүн тайвшралт өрөх, сэтгэл санаа нь өөдрөг болох. За багчуудад бол энэ ах шиг зургадаг болох гэсэн юм хүсэл мөрөөдөл өгч юм уу. Яг энэ байдлаараа бол хүний сэтгэл зүйд маш эргээр нөлөөлдөг гэж хардаг та. За Нурсаулигаас хүүхдийн сэтгэл зүйчийн хувьд асуух зүйл байна. Сүүлийн үед үе тэнгийн дээрлэхэлт Монголд маш их байгаа. За энэ үе тэнгийн дээрлэхэлт нь яагаад ингэж газар авахулсан? За дээрэс нь одоо энийг яаж шийдэх вэ? Эцэг эхт нь байна уу? Нийгэмд нь байна уу? Та юу гэж харж байна вэ? За энэ үе тэнгийн дээрлэхэлт гэдэг маань их хүчлэн өсвөр насныханд дунд болдог. За тэгвэл энэ асуултанд хариулахын өмнө өсвөр насных нь гэж хэм бэ? Тэдний сэтгэл зүй ямар байдаг вэ гэдгийн талаар мэдлэгтэй буюу анхан шатны одоо мэдээлэлтэй байх хэрэгтэй. За өсвөр нас гэдэг маань 10-аас 24 насны хооронд үргэлжилж болдог. Мэдээж хүүхэд бүрийн онцлогоос хамаарат энэ дунд янз бүрийн жилдээр гарч ирдэг. За өсвөр насныханд бэлгийн байжилт идэвхтэй хөгждөг болохоор сэтгэл зүйн хувьд асар тогтворгүй. Зарим хүүхэд бол мэдээж уур уцаартай болоод гарч ирдэг бол зарим хүүхэд эсрэгээрээ хаалт буюу хан босгоод илүү дотгошоогоо болж хуурж байдаг. За тэгэхээр өсвөр насны хүүхдүүд найзыг илүү чухалчилдаг. Тэгэхээр нөгөө найзын бүлэгт орох, тэр бүлэгт тэнцэх гэдэг маань одоо хүүхдүүдийн хувьд бол маш одоо том чухал байр эзэлдэг. Тийм учраас бусдын нөлөөгөөр нөгөө бүлэгт тэнцэх гээд орох гээд бусдыг даган дуурайж тэр дээрлэхэлтийг ч гэсэн үйлдэж болдог. Тийм учраас аав ээжүүд маань үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдэд тэр үн цэн гэдэг юмыг маш сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Хүүхэд маань эргээд өөрийнхөө үн цэнийг мэдж байгаа бол бусдыг тэр даган дуурайх, бусдын иргэшээлд явах гэдгээс сэргийлж бас чадна гэсэн үг. За зарим хүмүүс маань мөнгөө цуглуулж иж юм авахыг хүсдэг бол зарим нь урьдчилаад зээлээр аваад дараа нь төлөх боломжийг илүү үздэг. Тэгвэл таны бодлоор өр болон хуримтлалыг юу гэж боддөг вэ? За тэгж байгаа одоо сүүлийн үед бол нөгөө
гар утасны аппликейшн, дээрээс нь одоо хувааж төлөх нөхцөлтөөр зарж болох бүхий л зүйл машин техникийн цахилгаан бараа гэж бүгдийг ерөөсө хуваагаал ав дараа нь төл гэдэг зарчмаар явж шít. Тэгэхээр энэс бол аль болох өр зөөл энэ амар хэлбэр ингээд нөгөө одоо өнөөдөртөө харгалаад ингээ мөнгөтэй болчих гэсэн энэ бодлоос хүмүүс жоохон зайлсхийвэл ер нь хэрэгтэй баха. Тэгэхгүй бол ер нь жоохон тийм хамааралтай болох донтох шинжтэй болт юмс надад санагдтыг. Одоо ингээл нэг гинт 500 метрны хэрэг гарангуут за энэ аппликейшнээс авчээ. За тэгэн гутлаа дараагийн аппликейшнээс аваад ингээл төлдөг. За тэгэн гутлаа ингээл хувааж төлөх юм чинь лизингээр авчиж гэдэг юм. Ингэсээр байгаад зөндөө их одоо юм хоримтл одоо нөгөө өрийн дарамтанд орох шалтгаан болдог гэж хардаг. За дээрэс нь Монголд бол хоримтлуулах боломж бас байгаа гэж харж байгаа. Гэхдээ ер нь нэлээд бүсэж хангалж ижил хоримтлуулна да. Бид өөрөө одоо бас нэлээд л хоол зараал ингээл дараа нь ингээл янз бүрийн ажил хийгээл тэгтээ бол ихэнх хувийн би хадгалдаг байсан. Одоо ч хадгалаад явж байгаа. Тэгээд ер нь бол нэлээд л бүсэж хангалж иж боломжтой. Одоо тийм хоримтл үүсэх боломжтой. Тэгэхгүй бол цалин буугаал үрчдэг те. Ингээл мөнгөтэй болонгуутлал ингээл үрчдэг. Ерөөсө хоримтлыг зуршил болгоогүй үед бол тэр бол маш хэцүү. Тэгэхээр энэ бол бүр багасаа суух тийм зүйл гэж хардаг. За хүн болгон өөр өөрийн гэсэн зан чанартай байдаг. За эдгээр дундаас танд яг ямар зан чанар нь илүү таалагдж та илүү үнэлдэг вэ? За манай нийгэмд их хүчлэн хүмүүс амжилттай яваа, мундаг яваа хүмүүсийг сайн зан чанартай гэж үздэг. Гэхдээ тэр маань гадаад үнэлэмж нь. Тэгвэл бид нэр дотгошоо өнгөйгээд буюу тухайн хүний өөрийгөө хайрлах, өөрийгөө ойлгох, өөрийгөө үнэлэх зан чанаруудыг бол илүү харах зүг гэж боддог. Ийм чадваруудыг төлөвшүүлсэн хүмүүс маань эргээд нийгэмд гарч ирэхээр өнөж хандах, шударга хандах, бусдыг ойлгох, хайрлах гэдэг чанаруудыг бол гаргадаг учраас би эдгээр чанаруудыг чухал гэж үздэг. Одоо хүмүүс хувийн орон зай, хил хязгаар, хосуудын харилцаан дээр ч үүнийг их ярьдаг болсон. Та үүнийг юу гэж боддог вэ? За ер нь хүний хувийн орон зай гэж хүн болгонд л байгаа. Хүн гадна талаасаа харагдахад бол нэг юм жижигхэн зүгээр ингээл бие ч ялгаагүй ингээл нэг хүн харагдаж байгаа боловч яг доторх хүн нь бол орчныг харахтаа маш томоор хардсан юм шиг надад санагддаг. Тэгэхээр нэг хүн бол тийм жижигхэн биш. Өөрийн гэсэн хүн болгон өөрөө маш том ертөнцтэй байдаг. Тэгэхээр тэр хүний ертөнцийг, хүний бодлыг, хүний үйлдэлийг бол тодорхой хэмжээнд тэр орон зайг нөхөх ёстой. За эхнэрээч бай, нөхрөөч бай, тодорхой хэмжээнд хувийн орон зайд нь амьдруулах хэрэгтэй л гэж боддог. За нурсавлгасаа дараагийн маань асуулт одоо яг хүүхэдтэй болоход яг ямар цаг үеийн тохиромжтой байдаг вэ? За өсвөр насндаа юу? За эсвэл ажил карьераа жигдсэний дараа юу? Эсвэл бүр эдэр насндаа буюу нэлээд хоошоо байвал бас зүгээр байд юм болоо. За энд бол сэтгэл зүйн хувьд яг тийм зөв цаг, зөв нас, төгс нас гэж юм нь бол байдаггүй. Харин яг тэр хүн маань сэтгэл зүйн хувьд бэлэн болсон уу гэдэг л том асуулт. Тэгэхээр би түрүүний эхний асуултан дээр хариулсан тий өсвөр нас гэдэг маань 24 нас хүртэл үргэлжилж болдог. Тархины бүтцийн хөгжлийн хувьд энэ духны хэсэг буюу prefrontal cortex нь 25 наснда бүрэн хөгжиж дуустдаг. Тэгэхээр хүн бие даах чадвар нь, хариуцлагатай байх нь, зорилттой амьдрах нь ерөөсөө энэ дух буюу хариуцдаг 25 наснда л хөгжиж дуустдаг. Тэгэхээр тухайн хүн маань 25 наснда бэлэн болж гинөө, 35 наснда бэлэн болж гинөө гэдэг л чухал байгаа. Тэрнээс биш яг тэдэн нас яг зөв нас, бэлэн болсон нас гэж байхгүй. Тэгэхээр хувь хүний онцлогоос хамаарна гэсэн үг. Бидний амьдрах орчинд бол цаг тутамд асуудлууд нэмэгдэж гарсаар байна. Одоо чинь бензиний өсөлт, төгжрөл, за одоо мэдээж үлэг басан утаа гэх мэтлэн. За эдгээр дээр таны харах өнцөг, үзэл бодол ямар байдаг вэ? Одоо яг тэ сүүлийн үед бол одоо яг өөрийнхөө дуу хоолойг хүргэе гэж илүү их бодоод байна. Тэрнээс бол урд нь бол тэгээд нэгдүгээр дотроо бодоод байгаа юм чадахгүй, зориглохгүй, дэмжигдэр гаргаж чадахгүй байгаа тийм. Тэгээд одоо жишээ нь ингээл нөгөө шууд ингээл урд явж байгаа хоёр хүүхэд шууд ингээл ундааныхаа савыг хаяал ингээл хогоо шууд кармаасаа гаргаад хаяхад
Тэгэл дүрсгээл ингээл уур хүрэн гутлаа аваад хаяач ингээд тэгээч гэхээр бас ингээд юм ярих юм болов гээл тэгэл ингээл нүдээ ингээл анаал өнгөрдөг байсан бол одоо л ингээл ганц хоёр зориглоод ингээд хэлж үзээд байгаа байхгүй юу. Яг юм буруу юм ингээл одоо ингээд дүрм зөрчөөд ороод ирдэг ч юм уу машин тэрэг дэн гутлан чи ингээд болооч нэ тэрэ за тэгэл хог могоо хаян гутлан чи ингээд аваад ингээд хайчаач гэд. Энийг чи хүн бас ингээд сурдгийн байлээ. Баг юм жижиг юм дээрээс тэхгүй болохоор жижиг асуудал ярихгүйгээр шууд том асуудал руу ингээд улс төр мөрлөө ингээд ярих гэхээр бас жоохон одлоос нэгдээд байгаа. Тэгэхээр баг юм ойр хамгийн баг нэгжээс нэхлээд юм шаардлага тавиад ингээд нийгмийн бөөндөө хамтдаа гоё болгоё гэсэн тийм л үн бодолтой. Яг гэрлэлтийн талаар та яг одоо юу гэж боддог вэ? За гэрлэлтийг орчин үед бол хүмүүс илүү их өнгө мөнгөний өрсөлдөөн за тэгээд нэгнээсээ илүү гарах гэсэн тиймэрхүү маягтай харагддаг болчиход байгаа. Тэгэхээр яг хөө миний хувьд бол яг уламжлалт одоо арга барилаараа за тэгээд хоёр талын эцэг ихээ хамаатан саднуудаа ураад за тэгээд даруухан сайхан яг ийм уламжлалын дагуу хийвэл зүгээр юм болов уу гэж боддгийг. За миний хувьд бол гэр бүл болоод хурмаа хийгээд 10 жил болж байна. 3 хүүхдийн ээж хүн байна. Манай нийгэмд бас харахад бол хурим хийхэд асар том ач холбогдол өгөөд мөнгө зарцуулаад ер нь бол хурмаа хийх нь бол илбэг харагддаг. Энэ нь бас эргээд харахад өрсөлдөөн мэд харагддаг нь ч гэсэн бас мэрсээр ажиглагддаг. Гэхдээ энэ маань эргээд харахад бас нутгийн соёлтой бас холбоотой юм шиг бас харагдаж байна. Ягаад гэвэл жишээ нь Баян-Улгийн аймагт хоёр хос маань гэрэлсэн л бол хурмаа хийгээд нэг гэрт ордог. Тухайн хурим маань тэр асар том байна уу эсвэл дундаж байна уу гэдэг нь нэг чухал биш. Ерөөсөө л хоёр хос маань гэр бүл болж байгаа гэдгийг л одоо хамаатан садангууд найз нөхдийн хүрээнд бол тийм хурим бол заавал хийдэг. Хурим хэрхэн явагдсан гэх мэтлэн гадаад үзмжээр нь дүгнэхээс илүү хоёр хос маань хэрхэн бие биедээ хайртай, бие биеэ ойлгодог, цаашид хамтран амьдрах итгэл хэр байгаа нь илүү чухал гэж бодож байна. За таны бодлоор итгэл гэж юу вэ? Энэ маань эргээд хүний амьдралд хэр том үүрэг хүлээлгдэг гэж бодож байна. Тий, би итгэл гэдэг үгэнд их дуртай. Манай аавыг итгэл гэдэг хүн байсан байхгүй юу? Тий, би итгэлийн төвдөнд орж үгэнд явах хэрэгтэй байсан. Тэгээд яах вэ? Тэгээд итгэл бол уус амьдралын хамгийн чухал зүйл гэж боддог. Итгэл. Би өөрийгөө за би 80 насны, 90 насны гэж итгэнэ. За би өөрийгөө ингээд аливаа зүйлийг хийж чадна гэж итгэнэ. За би эхнэртээ итгэнэ, тийм ээ? Би найз нөхдөдөө итгэнэ. Тэхгүй бах та гэдэг юм ингээд сайн талаас нь итгэл тэр итгэл байхгүй бол бизнес ч байхгүй бидний амьдрал одоо жишээ нь хүнд итгэхгүй л яах юм багштай итгэхгүй энэ багш маань буруу ярьж байна худлаа юм яриад юм за дохио өгч байна машин баруун эргээд дохио өгөөд тэр хүнд итгэхгүй энэ баруун эргэж байгаа зүүн эргэж магадгүй ингээд зогсоод ивэл болохгүй тэгэхээр нэгэндээ итгэх итгэл бол ерөөсөө амьдралын хамгийн гол энэ гинжин хэлхээ гэж бодож байна. За дараагийн асуулт нь таны амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? За зарим хүмүүс бол мөнгө төгрөг карьерийг чухалчилдаг тий. Зарим нэг хүмүүс бол гэр бүлийн харилцаа, эрүүл мэндийг чухалчилж амьдардаг. Миний хувьд бол тухайн хүн хорвоод ирэхдээ ямар үнцэнтэй, ямар зорилготой ирсэн хүн болохын зорилго нь юу вэ? Өөрийгөө илүү таних, хөгжүүлэх гэдэг талаас нь амьдрал зөв байх гэж бодож байна. Миний үнэт зүйл бол миний гэр бүл мөн миний хүн байх явдал. Энэ арт терапийн нэрний утга учирыг олох гэсэн техник байдаг. Оюутан байхдаа бол энэ техникийг сураад хичээл дээр орж байхад бол миний нэрийг одоо чинь Нур Савлыг гэхэд нарны гэрэл, нарны туяа гэсэн утгатай. Тэгвэл миний амьдралын зорилго маань би хүмүүст гэрэл өгөх, амьдралд нь
туяа цацруулах гэсэн миний амьдралын үнэт зүйл юм бэ гэдгийг мэдчихсэн. Тийм болохоор миний үнэт зүйл бол би илүү их хүүхдүүдийн амьдралд гэрэл гээгээ болгохыг хүсдэг. За манай улс орны хөгжилд гадны нөлөө хэр байдаг гэж үздэг вэ? Сайн талаас, мөн сөрөг талаас нь таны бодлоо хуваалцаач. За угаасаа даяарчлагдсан нийгэм гээл одоо ерөөсөө тэр чигтэл юу болж штэ. Ингээл бүгд англи хэлтэй, бүгд интернеттэй, бүгд AI, за бүгд л ингээл бүх төрлийн машин, бүх төрлийн брэндүүд ингээл бүх нийтээр дэлхийн нийтэд тархаж байна гэж би харж байгаа. Тэгээ тэр дундаа яг бид нар ч гэсэн маш их нөлөөлсөн. Одоо сэтгүүлч таач байна, зурлаач таа, би ч гэсэн ялхаагүй. Бидний өмссөн хувцас одоо эдэл чиргэлж байгаа юм чинь тэгээд Монгол гэсэн юм а бид нар аль хэдийн алдсан байгаа шүү. Одоо тэгэл зураг зураач ч юм уу ингээл явангуут үндснийхээ хувцсыг яаж зурхаа мэдэхгүй, юу эдэл чиргэлтгийг мэдэхгүй, яг халах хувцас ямар байдгийг мэдэхгүй. Яг үндэ бол амар холцчиход байгаа юм. Би өөрөө хөдөө өссөн хүүхэд ч гэсэн тэгээ баян хэрэглэхгүй болохоор ч одоо тэгээд цагаан сар наадам хоёроор л дээлээ гаргаж өмсөж чинь тэгэхээр дээлээч зөв өмсөж чадахгүй. За тэгэл ингээл гутал асуудал зөндөө байна. Тэгэхээр Монгол гэсэн дээр ондоочлоо хадгалаад яг гоё үндснийхээ юмыг гоё түгээн дэлгэрүүлэх тэр зүйл бол илүү гоё өргөжөөсөө л гэж бодож байна. Сэтгэлийн тооноор минь гэрэлтэй синэрхэн дотгошоо нулимас бөмбөрнөө одоортогоо сэргэд минь зүмбэрлэсэн дорны намуухан Гэрийн эзний буюу ахын өрсөл өгдөг Запаа аймгийн Баян нисын Тэсгийн модын шугуугаа хийж өгсөн ба гүн харагдж байна. Ингээ хайрхан маань харагдж байна. Тэр гоё зуны үйлдэлээр өмнө хэсэг алсан ингэж хийж өгсөн. Алсын уус нэгэд үргэлжлэж байна. Эхнэрийн талын буюу сонгон цомынхаа шар нурууны зургийг зурж өгсөн. Тэгээ наамуураас сайхан нууртай тэгээ намрын юм оруулж ингэж хийж өглөө. Хүүхэд насны одоо бидний байгаа байдал ирээдүйд яаж нөлөөлдөг вэ? Хүүхэд хүн болох багасаа хүлэг болох унаасаа гэдэг. Тэгэхээр хүүхэд байхад авсан хүмүүжил насан туршдаа явдаг уу? Голоос нь эсвэл засч болдог уу? Тийм шүү. Хүүхдийн хамгийн чухал нас нь 0-7 нас байдаг. За энэ л үед хүүхдийн амьдралд тэр цаашид хэрхэн бие авч явах уу? Эсвэл амьдралд хэрхэн сэтгэл зүйн травматай явах уу гэдг нь ерөөсөө 0-7 наснд суурин тавигддаг гэсэн үг. Одоо байшингийн фундамент гэсэн үг. Тэгэхээр энэ үед аав ээж нь хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Бүр аав ээжийн нөлөө нь 50-60% байдаг. За жишээ нь гэр бүл нь хайр халамжаар, дулаахан уур амьсгалаар дүүрэн байвал эргээд нөгөө хүүхэд маань том болохоор нийгэмд эерэг үзэл бодолтой, харилцааны чадвартай, бие даах чадвартай болж өсдөг. Хэрвээ гэр бүл нь тухайн насан дээрээ айдастай, төгшөөртэй байсан бол эсвэл хайр халамжаар хүүхдээ дутааж өсгсөн бол эргээд нөгөө хүүхэд маань хэн нэгэнд итгэдэггүй, эсвэл өөртөө итгэлгүй, эсвэл хэн нэгнээс хараат болж өсөх эрсдэлтэй байдаг. Таны уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөний талаар бидэнтэй хуваалцаач. За ахтай би ч одоо нөгөө булганых болохоор анхнаасаа тийм хүүхдүүд бэлтгэдтэй юм шиг шүү дээ. Анхдагч үлгий булган гэхээр нэг юмний анхдагч болох хэрэгтэй юм шиг тийм юм кодлогдсон. Тэгээд яг хөтэ нөгөө зураг зураад эхлэн гутлаа Монголд юу байхгүй байна. Ханын зургийн контент байхгүй байна. За би өөрийнхөө хийж байгаа юм контент болгоод Facebook дээр оруулж игээл. Тэгээ явж байгаа тэр маань нөгөө олон хүмүүс нэгж хүрээл тэр нь ханын зурган дээр зурдаг. Тэгээ тэр зөвхөн зургийнхаа контентыг хийдэг гэсэн хүмүүс хараад одоо чинь сошиал дээр бараг 50,000 дагагчтай болж байна. Бас тодорхой хэмжээний амжилт. Тэгээд одоо болохоор яг нөгөө ханын зураг зураад за тэгээд цэцэрлэгийн сургууль, албан байгууллага гэдэг ингээ зураг явьж байгаа. Тэгэн гутал энэ маань яг миний уран бүтээл гэхэд 100% гэхэд бас хэцүү байхгүй нөө захиалгаж байгаа хүсэл төр би энэ ч нэмэр зурулмаар юм гэхэд би очиж тэмээ зурчих болохгүй. Тэгэхээр тэр яг өөрийнхөө арга барилаар өөрийнхөө ингээ баяжуулаад хийж байгаа. Тэгвэл яг юм зүрхэн дотор цаад гоё хүсэл маань гэх юм бол гоё яг жинхэнэ өөрийнхөө уран бүтээл хийх. Би одоо эхийн хайрыг яаж илэрхийлэх вэ төвдөн дээр жиддэг хүн. За
би ингээд улсын фонтонд ч юм уу эсвэл ингээд үзэсгэлэн гаргаад энэ бол миний ертөнц, би амьдралыг ингэж хардаг, ингэж мэдэрдэг гэсэн юм бүр юм. Яг өөрийнхөө тэр дотоод сэтгэлийг ингэж гаргасан тийм бүтээлүүд яг гоё уран бүтээл чиглэл рүүгээ орох. За дээрэс нь одоо нөгөө яг мэрэгжлийн сургууль те би ч ерөөсөө сургууль сураг өөрөөр яваад байгаа шүү дээ. Тэгээ сүүлийн үед бол бас бодож байна яг ингээд академик боловсрол авах уу ингээд энэ хоёр маань ингээд зөрчилдөө л яваад байгаа. Тэгэл шийдвэр гаргаж чадахгүй. Тэгээд бас заримдаа болохоор яг юм өөрийнхөө хүрээлэлд ороод яг юм зураач нартай ингээд хамт ингээд гоё орчинд ороод ингээд яг тэднийхээ сүргээсээ тасарсан юм шиг санагдаад яг юм хамт олонтой болоод яг юм мэрэгжлийн сургуульд нь сурд юм уу гэж бас бодож байгаа. За тэгээ хүүхдийн сэтгэл зүйч гэдэг утгаар нь илүү дэлгэрэнгүй асуухад одоо том хүнч вэ, хүүхдч вэ, одоо юм муухай зантай, муу хүн, муухай хүүхэд гэдэг юм уу иймэрхүү ялгаж ингэж зааглаад идэг. Тэгэхээр тодорхойлолтын хувьд муу хүн гэж яг ямар тодорхойлолтыг хэлж байгаа юм, сайн хүн гэхээр ямар тодорхойлолтыг бас хэлж тэрийг ойлгож болох вэ? За одоо номнууд ч гэсэн байдаг хүнийг таних ухаан гэх мэтлэн бид нар яг бодит амьдрал дээр гэвэл нэг хүнийг бол сайн хүн, муу хүн гэд ялгаж харьцах нь бол өөрөөсөө л ойлголт гэж бодож байна. Яагаад гэвэл хорвоод хинч төгс биш. Бид нар тухайн хүний энэ хариуцлагатай хүн байна уу, ухамсартай хүн байна уу гэдгийг л харах чадвар чухал гэж бодож байна. Яагаад гэвэл алдаа гаргасан ч хариуцлагаа хүлээгээд алдаанаасаа ухаарад сурч байвал энэ том зан чанар